Та ногоон цаг уур амьсгал төрийн бас байгууллагын бэлтгэсэн хэмжээний дараа подкастын экспертийн өнцөг болон сонсож байна. Энэхүү бүтээлийг Германы холбооны эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн яамны захиучлаар Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмдээ хэрэгжүүлж буй уур амьсгалын өөрчлөлийн тухай хуулийн төслийг боловсруулахад дэмжлэг үзүүлэхийн төслийн хүрээнд бүтээг. Үүнд тусгацсан агуулга нь зөвхөн 40 экспертийн хариуцлага бөгөөд Германы холбооны эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн яам, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, ногоон цаг уур амьсгал төрийн бас байгууллагын үзэл бодлыг илэрхийлээгүй болно. Сайн байцгаана уу? Хөлбөмбөгийн дараа подкастын маань экспертийн өнцөг булангийн ээлжит ярилцлага эхлэхэд бэлэн болсон байна. Өнөөдрийн ярилцлагаараа бид нар уур амьсгалын өөрчлөлийн талаарх мэдлэг чадварын менежмент, ногоон ажлын байрны талаар ярилцахаар эрхэм заяа сайхныг ураад байна. Тань тавих эхний асуулт нь та өөрийгөө товч танилцуулна уу? Та ямар ажил эрхэлдэг вэ? Таны хийдэг ажил уур амьсгалын өөрчлөлтөд яаж холбогддог вэ? Тэгээ таны зорилго юу вэ? За сайн байцгаана уу? Экспертийн болонд оролцож байгаадаа маш их баяртай байна. Та бүхэндээ бас талархал илэрхийлье. За миний нэрийг Дүгрээгийн Заяа сайхан гэдэг. Мэргэжил бол ажлын технологич инженер. Бүгднээ одоо чек тусад төгсөөд би мэргэжлээрээ говь хувьцаа компанид ажиллаж байгаад Германы одоо засгийн газрын тэтгэлгээр Герман улсад урт хугацааны сургалтанд хамрагдаж ирээд түүнээс хойш одоо 22 жил хөгжлийн хамтын ажиллагаанд салбарт ажиллаж байна. За энэ 22 жилээс би 14 жилийн Швейцарын холбооны улсын хөгжлийн хамтын ажиллагаа хэрэгжүүлэгч Швейцарын хөгжлийн агентлагт ажилласан байдаг. За энэ хугацаанд би хөдөө аж ахуй, нийгэм, байгаль орчны дэд салбаруудад нэлээдгүй олон төслүүдийг санаачилж хэрэгжүүлэх хянах мэргэжил аргацсан удирдлагаар ингэж хангаж явж байсан. За одоогийн байдлаар бол би Европын холбоо болон Германы засгийн газрын хамтарсан санхүүжилтөд хэрэгжиж буй хөдөө аж ахуй менежмент экосистемийн доктортой байдлыг хангах буюу одоо орон нутагт бол стрим нэмэх гэсэн нэрээр одоо нэлээд танигдсан ийм төсөлд ахлах мэргэжлээр ажиллаж байна. За төсөл маань одоо Сэлэн Хөвсгөл Хинтээ аймагт одоо хөдөө аж ахуй болон ой аж ахуйн салбарт үйл ажиллагаа хэрэгжүүлэн явж байгаа. За бидний одоо ажиллаж байгаа бүрэлдэхүүн хэсэг маань бол техникийн болон мэргэжлийн боловсролын салбарт хэрэгжиж байгаа ийм бүрэлдэхүүн хэсэг байгаа. За энэ бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд бид нэр энэ 3 аймагта 4 политехникийн коллежийг ой аж ахуйн техникч болон малзун техникчийн мэргэжлэр дэмжин ажиллаж байна. За тэгэхээр энэ ажил маань бол ер нь бол уур амьсгалын өөрчлөлтөд шууд холбоотой гэж хэлнэ. За яагаад вэ гэхээр нэгдүгээрт бид нар ой аж ахуйн техникч маань бол ногоон ажлын байр. За ногоон ажлын байр бий болгодог. За ой аж ахуйн одоо техникчийн гол одоо үйл ажиллагаа та бүхэн бас мэдж байгаа тийм ээ. Ой аж ахуйн менежмент, ой аж ахуйн одоо удирдлага зохион байгуулах үйл ажиллагаалууд нэлээд ордог. За ойн аж ахуй маань ер нь ойн үйл ажиллагаа маань тийм ээ. Ер нь бол хүлэмжийн хийг одоо шингээх тийм ээ. Ер нь бол Монгол улс олон улсын түвшинд ч гэсэн тийм ээ нэлээд том үүрэг амлалт авсан байгаа. За энэ утгаараа бид нар одоо тэр бомодны хөтөлбөрийн хүрээнд Монгол улс маань ойн хэмжээг тийм ээ ойн талбайг нэмэгдүүлэх ойжуултыг нэлээд хийж тийм ээ. Одоо хүлэмжийн хийг шингээх энэ чадварыг саяны одоо энэ NDC буюу Парисын хэлцээрийн зорилтыг бид шинжилж тийм ээ тогтоохтой нэлээд бас өндөр түвшинд тавьсан байгаа. За хоёр дахь мэргэжил маань буюу одоо энэ малзуун техникч мэргэжил маань юунд чиглэж ажиллах гэхээр малын үр ашиг шимийг нэмэгдүүлэх чиглэлээр ажилладаг ийм мэргэжил байгаа. За малын үр ашиг шимийг тийм ээ нэмэгдүүлснээр тийм ээ малын тоо толгойг бууруулж бэлчээрийн одоо энэ даацыг бууруулж тийм ээ бэлчээрийг нөхөн сэргээх тал руугаа нэлээд одоо ажиллаж за тэгээд хөдөө аж ахуй салбар буюу үүнд бол мал аж ахуйн салбарыг бас эрчимжүүлэх тал руугаа үр өгөөжийн дээшлүүлэх тал руугаа ажилладаг утгаараа бид нэр одоо энэ уур амьсгалын өөрчлөлтийн энэ процессд шууд оролцох энэ мэргэжил байгаамаа. За өөрийнхөө ажил мэргэжлийг танилцуулсан танд маш их баярлалаа. Танд тавих дараагийн асуулт нь таны ажилладаг салбарт уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой хамгийн тулгамдж буй асуудал юу вэ? Энэ асуултаараа бид нэр экспертүүдээсээ 3 хүртэлх асуудлыг гаргаж ирж танилцуулахыг хүсэж байгаамаа. За энэ
хэдүүлээ одоо энэ асуудлын агуулгаар орохоос өмнө тийм ээ төрүүлээд бас нэг ганц хоёр одоо үндсэн ойлголтыг би бас лавлаад тийм ээ бас тодорхой хэмжээний ойлголтыг одоо нэгтгэхийн тулд нэг товч зүйлийг бас хэлхийг хүсэж байна. За үүний тулд бол би юуны төрөнд 3 ойлголтыг бас хэлмээр байна л да. Одоо миний дараачийн ярих сэдвүүдээр нэлээд гарах учраас. За нэгдүгээр бол ногоон ур чадвар гэж байгаа тийм ээ. Тэгэхээр ногоон ур чадвар гэдэг маань юу юм бэ? Хүмүүс бас их ярьж байгаа тийм ээ. Ногоон ур чадвар нь болохоор хүн одоо энэ байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах. За доктортой хөгжлийг одоо дэмжих тийм ээ. Доктортой эдийн засгийн өсөлтийг дэмжин уур амьсгалын өөрчлөлт одоо дасан зохицох энэ боломжуудыг олгодог мэдлэг ур чадвар хандлагыг хэлнэ. Тийм ээ. За ногоон ажлын байр гэдгийг юу хэлэх вэ? Бас зарим хүмүүс бас сайн ойлгодгүй тийм ээ. Зарим хүмүүс болохоор маш өргөн утгаар нь ойлгоод байдаг. Ер нь бол ногоон ажлын байр нь бол байгаль орчныг хамгаалах тийм ээ. Нөхөн сэргээх. За миний түрүүн хэлсэнчлэн доктортой хөгжлийн одоо тулгуур 3 багна буюу тийм ээ одоо нийгмийн болон эдийн засгийн энэ доктортой байдлыг дэмжлэг үзүүлдэг ажлын байр хэлнэ. За доктортой хөгжлийн боловсрол гэж юу юм бэ гэхээр доктортой хөгжил маань улаасаа тийм ээ 3 том айдар ингэж оршиж байдаг. За энэ 3 том айг бол маш одоо цогцоор нь бас ойлгох хэрэгтэй. За энэ 3 ай нь юу вэ гэхээр нийгэм, эдийн засаг, байгаль орчин. За аль нэгэн айг бол орхитуулан нөгөө айгийн тийм ээ одоо салбарыг нь илүү төлхөө хөгжүүлвэл энэ бол юу гэхээр доктортой хөгжилд бол хүрэхгүй. Тэгэхээр дэлхийн нийтээрээ бүлээн зөвшөөрсөн доктортой хөгжлийн зорилтууд байна. За доктортой хөгжлийг үндэс баримтлалыг ойлгохдоо ер нь бол цогцоор нь одоо энэ бүх салбаруудыг хөгжүүлэн авч явж тийм ээ. За хэнийг ч орхитуулгүй энэ хөгжлийг одоо цогцлоохыг хэлж байгаамаа. За тэгэхээр техникийн мэргэжлийн боловсролын салбар маань доктортой хөгжлийн боловсролын одоо энэ үзэл баримтлалыг заавал агуулж явах хэрэгтэй. За тэгэхээр энэ бидний одоо энэ харж байгаагаар тийм ээ манай Монголын нөхцөлд одоо энэ боловсролын системд яг юун дутуу байна гэхээр доктортой хөгжлийн боловсролын элементүүдийг модулийг тийм ээ одоо бүх одоо сургалтын хэрэглэгдэхүүн сургалтын ойлголтууд тийм ээ сургалтын хичээл гэж ярих уу тийм ээ судлагдхуун дотор бүтээрэнд нь интеграцчилж орсон байх хэрэгтэй байдаг. Тэгтэл одоо манай EBS тийм ээ ерөнхий боловсролын системд болохоор тодорхой хэмжээний одоо зарим хичээлүүд нь одоо энэ уур амьсгалын өөрчлөлтийн элементүүд бол орсон байдаг л да. Жишээлбэл одоо хамгийн наазахын жишээ бол математикийн хичээлд бол нэлээд орсон байдаг гэж манай боловсролын хүрээлэнгийнхэн бас дүгнсэн байгаа. За бусад хичээлүүдээр бас ижил тэгш бус ингэж хамрагдсан байна гэж харсан байна. За тэгэхээр хэдүүлээ цаашид одоо яг ямар одоо тийм ээ техникийн мэргэжлийн боловсролын салбар болон уур амьсгалын өөрчлөлтийн энэ уялдаа холбоон дээр яг одоо ямар 3 үндсэн одоо сорилт тулгарч байна гэж харах юм бол 3 түвшин дээр бас харж болно тийм ээ. За нэгдүгээрт бол макро орчин байна. За макро орчин дээр бол уур амьсгалын өөрчлөлтийн боловсролыг тийм ээ бүх нийтээрээ түгэх гэсэн энэ бодлоготой оруулсан байх хэвээр. За энэ дээр бол манай Монгол улс маань саяхан 11-р сарын одоо 5-нд Парисын хэлцээрийг хэрэгжүүлэхийн зорилтуудаа нэлээд шинжилж тийм ээ тунхагласан байна. Тэгэхээр олон улсын түвшинд манай Монгол улс маань бас энэ уур амьсгалын өөрчлөлтийн боловсролыг түгээхээр ийм үүрэг амлалт батлаа гэсэн үг. За хоёрдугаарт бол би бол хэрэгжүүлэлтийн түвшин гэж бас ярмаар байна. Тэгээ байгууллага болон сургалтын хөтөлбөрийн одоо энэ сорилтууд. Тэгэхээр гол асуудал нь юу гэхээр манайх нэгдүгээрт одоо энэ сургалтын хөтөлбөрөө ногоон болгох шаардлагатай байна. Тэгэхээр энэ ногоон болгохын тулд хамгийн түрүүнд бол нэгдүгээр бид нэр чадахыг сайн бэхжүүлэх хэрэгтэй байна. Тийм ээ сургалтын хөтөлбөрүүдийг эргэж харах хэрэгтэй байна. За тэрний хажуугаар бидний ганц мартдаг юм гэхээр байгууллагууд өөрсдөө ногоон шилжилтэндээ орох хэрэгтэй. Тэгэхээр байгууллагууд өөрсдөө экологийн уул мөрөө бас багасгах тийм ээ сөрөг нөлөөгөө багасгах за дасан зохицох тийм ээ даван туулахын чадваруудаа бас нэлээд сайжруулж одоо эрсдлийн одоо менежментийг бас хийсэн байх ёстой. За 3 дахь түвшин буюу одоо бид нэр яриад байдаг микро түвшин байгаа шүү дээ тийм ээ энэ бол суралцагчд ба манай одоо хөдөлмөрийн зах зээлийн сорилт. За энэ асуудал дээр юу гэхээр манай хөдөлмөрийн одоо зах зээлийн одоо шаардлагат манай боловсролын систем огт одоо
огт гэж бас хэлж болохгүй. Гэхдээ ер нь бол нэлээд учир дутагдaltaй нийцэж ажилладаг. Ер нь бол одоо аливаа эдийн засгийн хөгжлийг дэмжихийн тулд бол тийм ээ бүх энэ боловсролын шатны одоо бүх байгууллагууд за ерөөсөө ерөнхий боловсролын системээс эхсүүлээд техник мэргэжлийн боловсролд ялангуяа тийм ээ тэгээд дээшлүүлээд ихтэй боловсрол нь тийм ээ дээд боловсрол нь мөн одоо хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд бас нийцсэн байх шаардлагатай байдаг. За тэгэхээр маш товчоор бас би бас ингэж хэлэхэд ер нь бол манай улсын хувьд тийм ээ энэ асуудлуудыг ялангуяа одоо энэ уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг мэргэжлийн боловсролын салбарт нэвтрүүлэхийн тулд нэгдүгээрт бол бодлого, хоёрдугаарт хэрэгжилт, гуравдугаарт бол бас боловсролыг түгээх зөвхөн одоо зөвхөн одоо ерөнхий боловсролын систем биш тийм ээ. За мөн техник мэргэжлийн боловсролын салбар болон ихтэй сургуулиудад доктортой хөгжлийн боловсролын үзэл баримтлалыг одоо шингээх за үүгээрээ уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг ойлгох тийм ээ. За энэ үнтэй хэрхэн одоо дасан зохицох эсвэл одоо даван туулах чадвар хэрхэн суулгах талаар технологийн тийм ээ одоо энэ шийдлүүдийг олж тэр үнд нь одоо хөтөлбөрт нь тийм ээ нэвтрүүлж чадахыг бичүүлэх шаардлагатай байгаа л гэж би үзэж байна. За асуудал сорилтуудыг суур ойлголтоос нь эхлээд дэлгэрэнгүй танилцуулсан танд маш их баярлалаа. За танд тавих дараагийн асуулт нь эдгээр асуудлуудын хамгийн оновчтой шийдэл нь бас оновчтой шийдлийн дараалал таны бодлоор юу байна вэ? За эдгээр асуудлуудыг бас одоо шийдэхдээ бас л одоо цогцоор нь харах хэрэгтэй л дээ. Тэгэхээр чадвах нь байна уу тийм ээ. За хөрөнгө санхүүжилт нь байна уу? Хэрхэн хэрэгжүүлэх үү гэдэг энэ асуудал 3 чиглэлээр бас нэлээд манай бодлого боловсруулагч нар бас ажиллах шаардлагатай байгаа гэж би бодож байна. За нэгдүгээрт ерөн одоо энэ хөгжлийн хамтын ажиллагааны салбарт олон жил ажиллаад ингээд харахад бол манай Монголын одоо яамдуудын тийм ээ энэ бодлого боловсруулах түвшний байгууллагуудын одоо хоорондын хамтын уялдаа маш сул байдаг. Аливаа нэгэн асуудлыг хандхад бол тодорхой одоо салбарын яам нь илүү одоо үүрэг хүлээж ажилладаг боловч нэг асуудал бол зөвхөн одоо дангаараа шийдэгдэхгүй тийм ээ. Аливаа нэг асуудал байхад бол цаана заавал нөгөө миний хэлдгээр одоо доктортой хөгжлийн боловсролын 3А гэдэг шиг цогцоор нь юмыг харж ажиллах шаардлагатай учраас одоо энэ засгийн газар одоо бүхлээрээ ажиллах энэ зарчмыг хэрэгжүүлэх нь бол зүйтэй байна. Бид сургуулийн түвшин дээр болохоор сургууль бүхлээрээ ажиллах хандлага гэж ярьдаг. Сургууль бүхлээрээ ажиллах юм аргачлал байдаг л да. Тэгэхээр одоо ямарваа нэгэн асуудал гарлаа гэж утгад тийм ээ доктортой хөгжлийн ялангуяа боловсролын үзэл бодлын үзэл баримтлалын дагуу харахад бүх асуудлыг цогцоор нь сургуулийн бүх системд тийм ээ нэвтэрсэн байх хэрэгтэй. Тэгэхээр зүгээр одоо нэг багшийн асуудал биш тийм ээ. Энэ бол сургуулийн одоо байгууллагын нэгдүгээрт бүр хамгийн түрүүнд одоо соёл тийм ээ. За сургалтын байгууллагын вижн гэж бас бид нар ярьдаг шүү дээ тийм ээ. Алсын хараагаас эхлээд бүх одоо үйл ажиллагааны процесс. За сурах тийм ээ сургах процессын дээр ингээд ороод явдаг. За үүнд бол бид нэр сургуулийг зөвхөн одоо багш сурагч гэж бас ойлгож болохгүй. Энэ чинь бас олон нийт байна тийм ээ. Эцэг эхчүүд байна. Тэгэхээр энэ асуудлыг бас ингээд цогцоор нь авч хэрэгжүүлдэгтэй адилхан засгийн газар маань ч гэсэн тийм ээ. Жишээлбэл уур амьсгалын өөрчлөлийн боловсрол гингүүтээ зөвхөн боловсролын яамны асуудал нь бол биш. Тийм ээ. Эсвэл зөвхөн одоо байгаль орчны яамны асуудал нь бас биш. Тэгэхээр энэ асуудал дээр бүтээн аж ахуй тийм ээ. За мөн одоо байгаль орчин мөн боловсролын яам хамтарч одоо ажиллах нь зүйтэй маань. Тэгэхээр энэ нэгдүгээр хамгийн түрүүнд тийм ээ одоо энэ салбар дундын ажлын хэсэг ч юм уу тийм ээ салбар дундын зөвлөлүүд ингэж байгуулад ажиллуулт тэргүүрээ одоо дамжуулаад асуудлуудаа гаргаж ирж тийм ээ шийдлүүдийг олж тэг хэрэгжүүлэх механизмыг тогтоохгүй бол бид нэр бодлогын түвшин дээр Монгол улс маань маш их санаачлагтай ханддаг. За ялангуяа олон улсын түвшин дээр нүүбийн түвшин дээр тийм ээ манай Монгол маш их олон сайхан амлалт авлаа шүү дээ. Тэгэхээр энэ олон амлалтуудыг энэ олон үүргийг тийм ээ хэрхэн хэрэгжүүлэх гэдэг механизм буюу хэрэгжүүлэлт дээр манай улс жоон тоглолтдог. За хэрэгжүүлэлт болон за одоо уялдаатай тийм ээ одоо олон байгууллагын одоо хоорондын одоо хамтын ажиллагаагаар гарч ирэх ёстой амиг зөвхөн одоо нэг яам юм уу нэг хүнд ч юм уу тийм ээ ингэж үүрэг болгож ногдуулдаг нь бас жоохон өчөд дутагдaltaй л гэж би хэлэх гээд байна тий. За хоёрдугаар гол асуудал нь юу гэхээр байгууллагууд тийм ээ өөрсдийнхөө ялангуяа сургалтын байгууллагууд ялангуяа техникийн мэргэжлийн боловсролын салбарууд тийм ээ ногоон шилжилтэн шилжихийн тулд мэдээж хэрэг чадвараа сайжруулах шаардлагатай.
хөтөлбөрөө сайжруулна. За 3 дугаарт нь өөртөө бас мартаад байдаг тэр миний түрүү хэлснээр байгууллага өөрөө ногоон болох шаардлагатай. Тэгэхээр ногоон болно гэдэг маань бол миний түрүү хэлсэнчлэн зүгээр л нэг цэцэг тарих биш тийм ээ. Одоо өрөөндөө сайхан ингээл дотоод байгууллагын одоо дотоод тийм ээ сургалтын байгууллага дотоод орчноо сайжруулах та анхаарч одоо зөвхөн одоо тэр цэцэг чинээс тарих нь биш юм аа. Тэгэхээр наацхан энэ сургалтын хүртэл байгууллагын одоо өөрийн гадаад дотоод айл орчин за тэгээд сургалтын хөтөлбөр болон харилцаанд тийм ээ за тэгээд өөрийнхөө үйл ажиллагаанд ногоон болон доктортой хөгжлийн энэ боловсролын энэ зарчмуудыг хэрэгжүүлэх шаардлагатай байгаа. За наацх нь гэхэд л одоо бид нэр эрчим хүчийг хэрхэн хэрэгжүүлж байгаа тийм ээ эрчим хүчийг хэрхэн ашиглаж байна. За эрчим хүчээ хэрхэн одоо эрчим хүчээ бид нар хэрхэн хэмнэх вэ? Одоо сургуулиуд бас дулаахан байх шаардлагатай байдаг. За тэгэл халаалтаа бүтнээр нь тавьчихдаг. Тэгсэрнээ хүүхдүүд нь одоо тухайн үед нь халууцаал цонхон онголгоод байдаг. Жишээлбэл тийм ээ. Тэгэхээр энэ бол эрчим хүчний одоо маш одоо өргөө нэг зардал гаргаж байна гэсэн. За үгүй бол нөгөө бидний одоо бүх сургуулиуд солигдсон байх л да. Гэхдээ ер нь бол бас тодорхой байгууллагууд бол байгаа. Наацх нь одоо гэрэлтүүлгээ бүгдийг нэлээд болгох шаардлагатай. За албан газрууд дээр ялангуяа одоо манай яам хамгийн газрууд дээр бас нэлээд ажиллагдаж байсан л да. Одоо хуучин байр нь ялангуяа хуучин байшин байсан байгууллагууд одоо яамдууд ч гэсэн бид нар ороод жижигхэн маш хурдан ийм аудит тийм эрчим хүчний нэмэлтийн аудит хийгээд харахад нэг өрөөнд гэтэл тийм ээ 3-4 принтер тавьчихсан. Одоо хүн болгоно нэг принтертэй ингээд сууж байгаа байхгүй юу. Тэгээд тэгж явах шаардлага байна уу? Тийм ээ. Нэгдсэн одоо сүлжээгээр бүгдээрээ нэг л холбогдож байгаа юм чинь дотоод сүлжээгээрээ нэг принтер дээр ажиллаад тэрүүн дээрээ хевлээд ингээд явбал нэгдүгээрт асар их зардал тийм ээ. За эдийн засгийн үүднээс харахад төсвийг одоо хэмнэлтэд ажиллуулъя гэж бид нар шаардлага тавьдаг ирнэ. Ийм жижигхэн зүйлээсээ бид нар эхлэхээ ерөөсөө сайн угаардаг. Ийм асуудлууд байна. За тэгээд 3 дахь түвшин буюу одоо манай ногоон ажлын байранд бэлтгэгдэж байгаа тийм ээ бэлтгэгдээд юм уу гарч байгаа суралцагчдыг хүлээж авах буюу одоо шингээх гэх юм уу тийм ээ үйлдвэр аж ахуйн нэгжүүд маш одоогийн тоогоор одоогийн байдлаар бол маш одоо хязгаарлагдмал байна л гэж хэлмээр байна. Тийм. Тэгэхээр энэ дээр бас одоо манай экосистемийн тоглогч нар маань мөн бодлого боловсруулагч нартай хамтраад тийм ээ одоо эко ногоон entrepreneurship тийм ээ бизнесүүдийг гарааны одоо бизнесүүдийг хэрхэн дэмжих вэ гэдэг тал дээр бас нэлээд сайн бодож ногоон ажлын байрыг бий болгох тал дээр анхаарч ажилламаар санагдаж байгаа. За шийдвүүдийг мөн түн дэлгэрэнгүй танилцуулсан танд их баярлалаа. Бидний асуугаагүй таны өөр хуваалцмаар байгаа мэдлэг туршлага юу байна вэ? Энэ асуултын хариултаа аваад үгээр ярилцлага өндөрлөнө хэдүүлээ. За ер нь бол ногоон шилжилт гэж бид нэр ярьдаг тийм ээ. Тэгэхээр ногоон шилжилтийн явцад бас тухайн энэ процессээс тийм ээ орхигдох тийм ээ бол одоо орхигдох, гадуурхагдах ч гэдэг юм уу тийм ээ байдлаар хоцрох одоо ийм бас тодорхой энэ бүлэг тийм ээ одоо энэ манай хүмүүс бас байж болох юм аа. За жишээлбэл одоо суралцагч ч юм уу тийм ээ. За үгүй бол мэрэгжилдээ ирнэ мэрэгжлийн одоо үнэлгээ одоо мэрэгжлийн ур чадвараа тодорхой хэмжээнд үнэлүүлээд тийм ээ одоо үнэлгээ аваагүй хүмүүс бас байж байна. За нялх хүүхдтэй тийм ээ одоо гэртээ хүүхдээ хараад байж байгаа залуу эхчүүд бас байж байна тийм ээ. За хөдөөгийн малчид бас байна. Тодорхой одоо уур амьсгалын одоо өөрчлөлтөд өөрсдөө нэрвэгдэж байгаа ирнэ. Одоо тэрийгээ бас хэрхэн даван туулах уу? Эрсдлийг одоо хэрхэн урьдчилж харах уу тийм ээ? Хэрхэн арга хэмжээ авах уу гэдэг дээр бас одоо сургалт ч юм уу чадах бэхжүүлэх мэдээллээс ингээ хоцорж байгаа ийм бүлгүүд бас байна тийм ээ. Тэгэхээр энэ хүн амын энэ хоцорж байгаа энэ зөв бүлгүүдтэй бид нар мэдээлэл хэрхэн хүргэх үү гэдэг дээр бас нэлээд анхаарч энэ ногоон шилжилтийг бас нэлээд одоо шудраг одоо тийм ээ зарчим дээр хэнийг ч орхидуулахгүй одоо бид нар энийг хэрэгжүүлэх хэрэгтэй байна. За хоёрдугаарт бас миний одоо үнэхээр яг хэлмээр санагддаг бас нэг зүйл байдаг л да. Энэ юу вэ гэхээр ер нь манай Монголын ерөнхий боловсролын систем
За энэ техникийн мэргэжлийн боловсрол. За ер нь бол дээд сургууль тийм ээ эсвэгчдэд зориулсан одоо энэ мэргэжлийн чиг баримжааг нэлээд сайжруулмаар байна. За мэргэжлийн чиг баримжаа дээр ч гэсэн бэ тийм ээ одоо төгсөгчдөд энэ шинэлэг санаа, за энэ ногоон ажлын байр, ногоон ур чадвар тийм ээ одоо энэ ногоон шилжилтийн талаар бас мэдээллийг маш одоо сайн өгөх шаардлагатай байна. За түрүүн бас миний хэлжсэн сургалтын хөтөлбөр болгонд тийм ээ энэ уур амьсгалын өөрчлөлтийн энэ элементүүдийг энэ модулуудыг интеграцчилж оруулмаар байна тийм ээ. За уур амьсгалын өөрчлөлтийн боловсрол гэж бас тусгай дэд салбар байгаа л да. Гэхдээ зөвхөн одоо ингээд нэг тийм тодорхой саланг тийм ээ нэг хичээл байлгаж явахын оронд бүх одоо энэ элементүүдийн бүх одоо математик, физик тийм ээ одоо мэргэжлийн хичээлүүдээр бүгдээрэнд нь тусгаж ингэж оруулж явах хэрэгтэй. Тэгэхээр энэ дээр интеграцчлах гэдэг энэ арга барилд тийм ээ манай энэ боловсролын салбар бас нэлээд анхаарч ажилламаар санагдаж байна. За үнэтэй мэдлэг туршлагаа хуваалцсан танд маш их баярлалаа. Өвгөр хүлэмжийн дараа подкастын маань экспертийн өнцөг булангийн ээлжид ярилцлага өндөрлөж байна. Танд маш их баярлалаа. За та бүхэнд одоо ажлын өндөр амжилт хүсэж бас хувийн зүгээс тийм ээ байгууллагын зүгээс ч гэсэн одоо талархлаа илэрхийлье гэж бодож байна. За маш их баярлалаа. Та ногоон цаг ур амьсгал төрийн бас байгууллагын бэлтгэсэн хүлэмжийн дараа подкастын экспертийн өнцөг болон сонсож туслаа. Энэхүү бүтээлийг Германы холбооны эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн яамны захиучлаар Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмд хэрэгжүүлжгүй уур амьсгалын өөрчлөлийн тухай хуулийн төслийг боловсруулахад дэмжлэг үзүүлэхийн төслийн хүрээнд бүтээг. Үүнд тусгацсан агуулга нь зөвхөн 40 экспертийн хариуцлага бөгөөд Германы холбооны эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн яам, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, ногоон цаг ур амьсгал төрийн бас байгууллагын үзэл бодлыг илэрхийлээгүй болно.